Хот алдсан төхөөрөмжөө ашигласандаа харамсан уйлах боловч азар аудио функц нь ажиллаж байх шиг байна. Тэр нөгөө талд эмэгтэй хүний дууг сонсоод дуудлагын функц бас ажиллаж байгааг мэдсэн тул тэд бас өөрийг нь сонсох боломжтой гэдгийг ухаарав. Тэрээр микрофоноо авч нөгөө талд байгаа хүнийг зонс хийх оршдон. Аастыг нь бицлаад л ачлаа гэж бодохгүй байгааг анхааруулв. Одоо тэдний дууг сонссон тул тэр тэдний бүх зурс болон харанхуй өнгөрсөн түүхийг интернетээр нэг цацж чадна гэв. Тэрээр тэднийг өргөжлүүлэн дааж гисэн ч нөгөө талын хүн огт хариу өгсөнгүй. Үүний оронд тэд өөр хүнтэй ярьцаж нэмгэн хувцастай байгаа тул ханиад хүрч магадгүй гэж хэлв. Энэ үед хот нөгөө талын хүн өөрийг нь сонсч чадахгүй байгааг харж өөрөө өөртөөгөө ярьж яснаа мэджээ. Үүнээс гадна тэрээр өөрийн өргөн сүлжээ холбоо сүлбэг ашиглан жаахан содсон ч нөгөө талын хүний хэн болохыг олж мэдэж чадсангүй. Тэд хинч байсан бүрэн нууцлагдсан бөгөөд түүнд ямар ч баримт олдсонгүй. Энэ хооронд Аачаа нээждээ гэрүүлэн баримдаа буцаж ирв. Ээж нь түүнийг ганцаараа харсаа гэж зэмлээд энэ нь хэр аюултай болохыг хэлнэ. Энэ хооронд механик алж шалан дээр бицэрсэн хэвтэх бөгөөд 94% чадвартайгаар ажиллах боломжтой байна. Хот эцэст нь Аачаа руу дахин холбогдож хүүд мэдээллийг болон хангамжийг өнгөө өгөх болно гэдгийг хэлв. Тэр аль хэдийн буугаад өгсөн бололтой. Тэр их гайхамшиг тарчаад ийм амархан бууж өгсөн урам хормоор байлаа. Тэднийг байрандаа буцаж ирэхэд Аачаа байрнаас гарч гүйснийхээ төлөө гайхалтай зэмлүүлсэнгүй. Ээж нь нохоо өөрөө хаалга нээж хүү хагас ноймог байхдаа араас нь үлхэж гарсан гэж боджээ. Үүнээс болоод тэр нохоог хэсэг хугацаанд ташгирч чадахгүй. Бөгөөд тэхний юм хэрэг гагахгүй тул нохоог өсөн байлаа. Хотын хэлснээр утгагүй агуулгах хэлбэрийн супермаркет нэгдэх бөгөөд энэ нь тэрээр бусдаас хулгайсан нөөцөөсөө тэдэнд хангамж өгөх гэж байна гэсэн үг юм. Хот үнийг өөрөө дуртай хийж байгаа нь бүх зүйлийг үл харгалзан нэлээд өгөөмөр цагж буй хэрэг бай. Хэрв тэр материал цовдлуулах гэж байгаа бол хойшлуулгүй хортон хийх хэрэгтэй. Гэхдээ хамгийн түрүүнд тэр супермаркетад яаж ч харах замыг олох ёстой бай. Тэрээр ээжтэй харуулахын тулд ширээн дээр зарласан хуудас сүлдээсэн ч ээж нь үүнийг анзаарсангүй. Тэрээр дэлхийн төсөвчийн талаар түнд шууд хийж ямар ч боломжгүй тул ямар нэг зүйл хийх хэрэгтэй болов. Юу хийхээ бодож байхдаа тэрээр ээжийнхээ өртөө 5 хоногийн сүүний нөөц үлдсэн талаар ялхах санамсаргүй сонсов. Энэ бол үнэхээр тохиромжтой боломж бөгөөд тэр үүнийг өөртөө ашигтайгаар эргүүлж чадна. Тэр ширээн дээр хаягтай сүв түлхэж унагаад ээжийн чимээнээр ирэхэд унтсан дөр үзүүлв. Ээж нь сүв цэвэрлэхээр очихдаа ширээн дээрх супермаркетын зарчлалын хуудсыг эцэст нь олж харна. Тэр үүнийг авч очиж үзэх талаар бодож эхлэх бөгөөд бүх зүйл чаны төлөвлөгөөний дагуу явж байлаа. Агуулт руу явах өдөр эцэст нь ирж ээж нь хүү ягаан хувцасаар хувцалсан түүний урмыг хоолов. Тэднийг гадагш гарах үед нохой гэрт нь хангалттай холтой үлдээсэн байлаа. Тэд супермаркетад хүрсэн ирсэн ч дотор шарахаас өмнө харуулын ажилтнгүй жирэн энэ хавьд юу хийж байгааг нь асуув. Тэрээр халдвар төвчин гарсан тул хүмүүсийг гадуур явахгүй байхыг сануулна. Ээж нь хүүдээ хуурайсуу авахыг хүсэж байгаагаа хэлхийг оролцсон боловч харуул түүний шалтгаан уултыг огт хүлээж авсангүй. Тэр бол засгийн газрын ажилтан бөгөөд Аачаа засгийн газар одохгүй. Гүү болно гэдгийг мэдчихсэн тул иймэрхүү зүйлд удаан санаа зовох шаардлагагүй байна. Харуул зөвхөн тушаалгасан учраас үүнийг хийж байгаа бөгөөд түүнд гэртүүгээ харихыг хэлв. Түүнийг ярьж байх хооронд ард нь нэгэн мангас гитэж ирээд толгой дээр нь гараа тавих хүртэл тэр огт анзаарсангүй. Сармусхийн зөөр мангас гараа атгахад залуугийн толгой цастай бөмбөлөг шиг хагарч архив. Дараа нь тэрээр хамгаалалтгүй ээж хүү хоёр руу хараагаа чирлүүлв. Энэ мангас нь Аачааны урд өмнө толгорч байсан бүх зүйлээс хамаагүй том бөгөөд хүчтэй өөртөө төрөл ямар нэгэн тодорхой сал тал байхгүй байлаа. Тэр өөрийн хүч чадлыг эзлэхийг хүсэхгүй байгаач хэрэг хүчээ ашиглахгүй бол ээж нь өөрөө ч энд төгөх болно. Цаг алдах хугацаа байхгүй тул тэр хөдөлгөөр бэлтгэж байтал ээж нь түүнийг тэргнээс нь шүүрэн авч зогтохыг оролдов. Энэ зүйлээс зогтох нь нэмэргүй гэдгийг Аачаа мэдэж байлаа. Учир нь бол энэ нь хүнээс хайвгүй хурдан бөгөөд ээжд нь явган зогтох ямар ч найдвар байхгүй. Мангас тэд рүү ойртох үед Аачаа хаан дээрх галантрагчийн хайрцгийг олж харав. Тэгээд тэр хүчээ ашиглан хайрцгийг хагартаж энэн дэлбэрч орчныг бүхэлд нь хийгээр бүрхөв. Гинтийн утаан дундаас Аачаан ээжийнхээ гарнаас мултран мангас руу төвтөж амжив. Тэр мангасыг цэхэн хол шидэж хан мөргөж хэрхлөө. Тоос нэмж хүртэл түүнд энэ мангасыг дарах 30-40 секунд байна. Ээжигээ юу бодж байгааг анзаархаас өмнө тэр энэ 30 секундэд тулааныг дуусгах хэрэгтэй. Мангасын гинтийн дайртаас болж ээж нь ухаан олцсон тул түүнийг сэрхээс өмнө бүгдийг зэгслэх ёстой. Азар ээж нь өмнөх цэгтээс болж ухаангүй байгаа ч хугацаа тун баг байна. Энэхүү үрждэг төрлийн мангасын цөмөн толгойдоо байдаг. Хэрв тэр толгой руу зөхөж чадвал ганц цохилтоор гарцаагүй хөх болно. Гэвч мангас өмнөх цохилтонд нь ямар ч гэмтэл аваагүй хэвээр байв. Аачаа нь мангасыг босож ирээд тэдний гэмтэхээс өмнө ганц цохилтоор дуусгах хэрэгтэй. Бусад үеийн шиг амархан арга хэрэглэх боломж энд байхгүй. Энэ удаад тэр өөрийн хүчээр хаалт салах хэрэгтэй болно. Азар тэр энэ удаад мөчгөр шаардлагагүй. Эдэжид
гэж хүздэрээ зогсож чадаж байна. Мангас төрөөч хөдөлгөн хүүхэд лөө өсрөв. Гэвч Аачан түүнийг дээр хас өмнө болтож амжлаа. Дараа нь дэш Тодdy чадварын хан нарийн уцаар мангасыг зүсэж эхлэв. Тэр мангасыг өсгөх чадаагүй ч тэрхүү хүчтэй дайралтаар ядаж цэсийг нь гаргав. Нөхцөж байж амаргүй гач Аачан өөрийгөө ялна гэдэгт итгэжтэй байна. Тэр ядаж хамгаалж чадна гэдэгтэйгээр мангас руу дахин хор оршив. Жижиг биенийхээ ачаар тэр мангасын ихэнх дайралтаас хэлбэрхэн болтож байв. Тэр Тодdy чадварын ха уцаар мангасын биеийг тойрон өсөрч түүнийг оров. Тэгээд газарт мөхцөө уцаа татаж мангасыг дахин зүсэж орхисов. Тэр давуу талтай байгаа мэд боловч ялхан тасгаар зохих хэрэгтэй хിവэр байна. Азааш тийм том биетэй мангаст хордон хөдөлж буй яш хүүхдийг онхон хэцүү байв. Түүнчлэн хордон хөдлөхөөс өөр аргагүй улмаас бүтэн хүчээ гаргаж чадахгүй байлаа. Мангасын хорт энэ нь холгоно хүүхдээ ажил байв. Эцэст нь Аачан мангасыг бүрэн мэдрүүлж бараг хөдөлж чадахгүй болтолн солдоолов. Энэ бүхэн нь түүний өмнөх амьдралын ха тулаанаас хоромтлогсон торчлогын ачаар юм. Хүүхдийн тасварчгүй дайралтын ачаар мангасын хүч хийхэн сорвчээ. Одоо дахин ганц зөхөхөд түүнийг өнөхөд хангалттай. Гэвч тэр тагширч болохгүй бөгөөд мангас хамаг хүчээрээ нуруунаас өргөс соглон авлаа. Мангас түүнийг хүүхэд рүү асрах хүчээ шийдэв. Ажин дайралтаас болтож амтсан ч өргөс түүний тухай гүн зүсв. Тэр дараагийн дайралтаас сэргийлж мангасаас нэлээд хол зайтай газар руу өсрөн адав. Хэрэв мангас ингэж дайраад байвал хүүхдэд дайртаж доосох боломж алдахгүй. Одоохондоо тэр гинтийн дайрт хийх эсвэл анхаарч ирэн сануулах өөр тактик бодох хэрэгтэй. Мөн цаг хугацаа дуусч байгаа бөгөөд удахгүй түүнд хүчээ хэтрүүлж ашигласны гаж нөлөө үзүүлэх болно. Одоохондоо тэр ээжигээ битгэхээс өмнө эндээс авч цогтох хэрэгтэй байж магадгүй юм. Юу хийхээ бодож байг нэгдүгээр давхарт ээж нь дараагаа баруун ийш тийшээ харж байгааг тэр анзаарав. Түүний тоо цалснаас ч хурдан хоцоод осож ээж нь сэрээд түүнийг сандран хайж эхэлжээ. Түүнийг хайж байгаад ээж нь мангастай хац талгарч цачирсандаа түүн зөө ширтэв. Гэвч тэр зөвтгхийн оронд халааснаас ямар нэг зүйл авахаараа хийжээ. Ээж нь ганцаараа мангасыг дээшгүй тул Аажан түүн зөө зогт гэж хашгирав. Гэвч гол дүрийн ээж гэсэндээ түүнд өөрийн гэсэн ноц мэх байлаа. Тэр халааснаас цахилгаан шаг гаргаж ирээд мангас руу бөөдөв. Энэ нь мангасыг хүчтэй цахилгаанаар цохиж хөдөлгөөнгүй болгов. Энэ нь түүнийг санар сэрэмжээ алдахад хүргэв. Тэр хүнгээ Жонны толгой гэлээд яаж яваад энд хүрснийг нь асуув. Дараа нь нуцаар ирэн нөгөө хүндээ хүүхэд яриаг нь сонссон ч жоохон хүүхэд учраас хамаагүй гэж хэлв. Үүнээс гадна ээж нь ердөө хүүхэд төр түүнийг алах нь ямар ч асуудал биш байв. Нөгөө залууг бүрэн галзуу гэдгийг мэдсэн хүүхэд төвшин толгоогоо бүхийж байна. Тэд бүгд машин сууж ээж нь түүнийг арын суудлын хүүхдийн суудлыг бүхийв. Дараа нь тэд нөгөө залуу болон өөр 3 хүнтэй хамт машинтай хөдлөхөөр бэлдэнэ. Ээж нь галзуу залууг жуулаад хийхэд итгэхгүй байсан ч хийж чадах зүйл алгаа. Хэрэв тэр ядаж хүчээ ашиглаж чаддагсан бол галзуу залууг хормын дотор бод нэргэж хинэн хүчтэй харуулах байлаа. Машин дотор бусад хүмүүс танилцж ээж нь тэдэнд амттан санаж болгон яриа өдөхийг хичээнэ. Болоод байгаа бүх зүйлийг үл харгалзан эдгээр хүмүүс ийм тайван байгаа нь үнэхээр хачирхалтай. Ээж нь тэднийг мангасуудын бичгийг үдсэн эсэх. Мөн яагаад ийм үед гадагш гарч байгааг гайхаж эхлэв. Нөгөө залуу машинаа хасан байршижсэн байрныхаа хүнд гараа даллаад хөдлөв. Тэдний юу ч мэдээгүй байгаа нь магадгүй нэг төрлийн өөрийгөө хамгаалах инстинкт гэдгийг ээж нь ойлгов. Эцсийн эцэст хүмүүс мангас эсвэл цогцос хорсон ч энэ нь хорвоогийн төсвөр ирсэн гэсэн үг биш юм. Тэдний хийж чадах зүйл бол хэвийн мэд аашилж айц санаахаа хичээх явж байв. Хотор өргөжлүүлэн тавих үед Линхаа машинтайгаа бүх хүнтэй хуваалцахаар хайр цогтой сэндвич гаргаж ирэв. Машинтайгаа хүмүүс бүгд ээжэн болон түүний ээжийн амьдардаг байрны оршин суугчид байлаа. Тэнд түүний ээж 502 таатын оршин суугч Хинэний байв. Мөн 103 таатын оршин суугчдын Күү. Эцэст нь 104 таатын оршин суугч Рүү гэсэн байв. Тэдний супермаркет руу явах зуур ээж нь машинд байгаа хүмүүст амттан санал болгосоор байж. Рүү гэсэн ээжээс нь ийм хэцүү байхад хүүхдээ яаж ганцаараа өсгөж байгаа гэсэн. Эцсийн эцэст тэр залуухан үзэсгэлэнтэй бөгөөд ажил хийдэггүй юм шиг харагдаж байв. Мөн хүүхдтэйгээ гадагш харах нь аюултай байлаа. Ээж нь анх түүнийг гэртээ үлдээх талаар бодсон ч ээж он ганцаараа үлдэхээр галзуу мэд аашилж эхлэхийг анзаарчээ. Тэрээр их бодсны эцэст түүнийг хамт авч явахаас өөр аргагүй болсон байна. Сүүлийн хэдэн өдөр хүүхдээсээ болж харсан бүх зам бараагүй байдлыг бодон санаа ашиг хайжгээ. Жон дотроо дугаа хурахыг шаардна. Урд сууж буй ирчүүдийн нэг нь 504 таатын чин минер байв. Лин цахилгаан буугаараа тан мангасыг унгаж чадсан тул тулаанд хэрэгтэй гэж жажаж хэлв. Гэт мөн араас нь дагаж буй ачааны машинд нохоо авчаасан тул ямар нэг зүйл болбол нэмэлт турталгааны хүчтэй байв. Дэжоны ээж юу басныг санахгүй байсан бөгөөд энэ бүхний хүүнд хийсэн гэдгийг мэдээгүй байв. Тэдний хотоор өргөжлүүлэн явах үед жолооч ямар нэг зүйл буруу байгааг анзаарав. Ор хавьд илүү олон мөнгө
мангас байх ёстой. Энэ газар гайхамар хоосон байлаа. Гинт тэр замаар тусламж эренгүүж буй нэгэн хүнийг олж харав. Түүнийг нухт газар хэн замаар гүйжээ. Хажуугийн байшингийн хан нурж нэгэн гар түнлөө сонов. Тэгээд түүнийг гинт хидхидэн мангасууд зэрэг дайран унгаалаа. Мангасууд болон охинтой мөргөлдөхөөс зайс хийхийн тулд жолооч машинаа жазаад хоцоороо тэднийг чанга бай хайна харуулв. Машин болон ачааны машин хоёулаа хідэн мангасаас зайс хийж дрифтхийн. Хажуугаар нь аюутгүй өнгөрч чадав. Мангасууд хөнлөө дайрч газар нөх үед арын содол нохоо чангаар хоцжайлаа. Мангасууд түн дээр аваарн дайрах үед охин тусламж ирэн хашгина. Ээжон ээжтэйгээ гэрээсээ гарсан өчөөс ирсэн өнөөдөр үнэхээр өмнө самантай өдөр байлаа. Тэд мангасуудаар хүрээлэгдсэн байсан бөгөөд ээжон байгаа нөхцөл байдлаа хэсэг хугацаанд шинжив. Машины хүрээлсэн шавж талхаатай мангасуудын хүзэн дээр бүгд татгсан мөр байв. Энэ бүх мангасуудыг өдөртөгч нь ямар нэгэн төрлийн киборг байх ёстой. Шимэгч өдөртөгчд нь шимэгч төрлийн мангасууд бөгөөд хүмүүсийг киборг болгох чадвартай байдаг. Тэдний хүч тус тустай тийм чих биш боловч одоодоо бол өөр хэрэг байв. Өдөртөгч нь амьд гүйцэж байвал киборг мангасууд үрдсээр байх болно. Тэдний хийж чадах хамгийн сайн зүйл бол шууд цогтох замыг олох явдал байв. Нөгөө хүүрхийн охинлоо дайраагүй үлдсэн шавж мангасууд дотор хүмүүс рүү халтахын тулд машин руу төвөж хөвсөв. Тэд жолоочид хитрхи ойрцсон байсан бөгөөд хэдхэн секундын дотор нэг мангас цархины шилийг хагарч амжив. Ээжон эргэн тойрноо харж энэ нөхцөл байдлаас бүгд амьд үлдэх боломжтой мэдж байсан ч тэрний гинтүү олон болохоос өмнө хурдан хөөх хэрэгтэй байв. Харамсалтай нь тэрээр хүчээ өрдөө 30 секунд л ашиглаж чадах бөгөөд хэрв энд бүгдийг нь өрчвөл бүх зүйл дуусна. Тэрээр машин дотор хүмүүсийг харж толдож чадах хүн байгаа эсхийг гайхна. Рүү машинаас мангасуудад задуулан идэгдэж буй охин руу зөвхөрөнгөө баран харна. Тэрээр машинд байгаа бусад хүмүүсийг цаг өрхий болж өөрөг нь орохыг шаардсан ашигна. Охин цаашдаа тэдэнд дарамт болно гэдгийг ойлгосон ээжоны ор шууд хүрв. Бүгдэд туслах арга замыг олохыг хичээхийн оронд тэр зөвхөн өөрийгөө аврахыг гуймойж байлаа. Тэр тулаанд ямар ч хэрэгцээгүй тус түүнийг зүгээр л үлдээсэн дээр байв. Чин Минору тэдэн дээр охиныг аврахаар явах хэрэггүй гэж хэлв. Түүний хүзүүн дээр бусад мангасуудтай адилхан шархахан. Түүнийг аль хэдийн найдваргүй болсныг илтгэн. Чин Минору тодорхой хорц нүдтэй боловч талаанд тасвархад дэндүү хөвшин байх магадлалтай. Гэхдээ тэр ядаж хангамж зөөх хэмжээний хүчтэй байж магадгүй юм. Жолооч энэ үмэлүү дайрах эсхийг асуусан бөгөөд хэрв дайрах бол бүгд устгахаасаа өмнө ихээд мангасуудыг дайрах хэрэгтэй гэв. Тэр залуу тэднийг бүгдийг нь арчих гээд байгаа мэт санагдсан тул ээжонд энэ санаа таалагдсангүй. Үнэхээр эсрэхтэй үед тэр залууд найдаж болохгүй байв. Тэдний ард ачааны машин жолоодж яваа хүнч бас адилхан байх магадлалтай. Динку машинаас нэг хат үзүүл авч чатгаараа туслахаар явна гэдгийг мэдэгдэв. Тэр сул дараа харагдагч гинт галзуурчдаг тийм түүхийн дүр байж магадгүй юм. Тэр айхгүй байгаагаа хэлхийг хичээж байгааж огт найдвартай биш нь тодорхой байв. Машин тэдний хүрээсэн мангасуудыг устгах чадах юм үнэхээр байхгүй бололтой. Ээж нь өмнө нь ашиглаж байсан бугаа авахар цог зүгээ гараа явуулав. Дин түүнийг буутайгаа гадагш гарах гэж байхаар дуулаад өөрөө явах шаардлагагүй гэж шийдэв. Тэднийг ярилцаж байтал гинт нэгэн хурц зүйл машиныг нэвтлэн Дэний цэжийг шууд сөргөчв. Тэгээд түүнийг гинт өдөр тутмын хүүхдээ шиг машинаас шидэж архив. Дараа нь хурц хомс машины хажуу талыг зөөрч өөр нэгэн амжилт шавж мангас толгоогоо цохиулган. Рүү хүмсараа шууд сүлбэж аллаа. Энэ нь бүх киборгуудын гол биеийн бололтой. Энэ нь хаана ихтэй нөөгдөж дайрах тохиромжтой цагийг хүлээж исэн байх ёстой. Машинд найдаж болох хүн байхгүй. Тол хүүхэд өөрөө гарч ирж энэ нөхцөл байдлыг шийдвэрлэх хэрэгтэй болох нэ. Гэвч түүнийг басахаас өмнө нэгэн хурц хатгаар ээж рүү чирлв. Тэрээр үүнийг ойртохоос нь нүгэн зогсоож амжаагүй хатгаар ээжийг нь биш. Харин машины содол руу санаандгүй хатгачаа. Гэт машины урд тал руу хатчил Чин Минору санаандгүй байдлаар мангасыг барьжээ. Энэ амтан бүх мангасуудын бас байх ёстой Чин Минору байсан. Мангас ирж түүний нүүрлүү хатгахыг оролцсон боловч тэр хатгаарыг нь барьж аваад тоолчлаа. Бүх мангасуудын басыг нисгэн гараараа буулгаж асан тул энэ хүн үнэхээр 90% нэгэн гэдэг нь тодорхой байв. Тэрээр мангасын өөрийнх нь хатгаарыг хүзүүрэн шахаад мангасаршин. Тэгээд мангасын хашгираан зам харч тэрээр өгөхөд Чин Минору өгсөн биеийг нь доош ногоо. Тэр гудамжны дагаварт бөв. Нүүрнийхээ цасыг арчтаа тэрээр хөвшөрч байгаатай гомдолно. Энэ хооронд Ачаа нүгнийг үнэхээр хүчрхэр нэгэн гэдгийг ухаарч бишрэнгүү ширтэн. Гэвч тэр тулаан хараахан дуусаагүй байгааг анзаарав. Газар байгаа мөнгөс 2 дугаар хэлбэртэй тул тэд санар сэрэмжээ алдаж олохгүй. Ачаа нүунийг хин гэдгийг мэдэхгүй ч мангасыг алахын тулд зөвхөн зөвхөн онцлог нь хангалтгүй байлаа. Түүний таамаглаж яснаар мангас дахин босож өвчих бөгөөд дахин дайрах гэж байгаа нэжтэй. Түүнд ярих хоолой байхгүй тул байдалд ортохоос өмнө өвөнд анхааруулах ганцхан арга байлаа. Тэр чатаараа чанга орсонд өвгөн ардаасаа
байжтаа эргэж харна. Шавж шиг мангасан гинтийн дайртаа сарай хийж болтов. Өвөн тусгай байжтааны ангид байхдаа үүнийг өмнө нь харж байжээ. Мангасан зүрхийг чадварснаар өхгүй гэдгийг шууд харав. Энэ нь тэр хүнийг яагаад ийм хүчтэй байгааг тайлбарсана. Хэрээр тусгай байжтааны ангид ажиллаж байсан тул ийм мангасуудтай тэмцэх бэлтгэл хийсэн байжээ. Тэр хүн мангас руу дайрч унахын тулд машинаас өсрөн бов. Ингийн аргаар амархан өгөхгүй өстэй. Тул чин минороо энэ удаад бүх хүчээ шавхан мангасыг нэгмсэндээ хаш идэв. Тэр мангасын толгоноос шүүрэн арч өвдгөрөө нүүрлүүн цохиход гавшин эсн шууд цоров. Түүний хийж буй бахан тулаанаас харахад тэрээр тулааны нарийн мэдлэгтэй бөгөөд толгоорон дайрах шийдвэрийг маш хурдан гаргасан нь тодорхой байлаа. Өвгөн цэргийн хүн байсан бөгөөд машинд байгаа бусад хүмүүсээс илүү онцгой чадвартай. Гэвч тэр иш тухаар хөстэй байж. Өмнөх хямдурдаа байгууллагын нохоо байхдаа түүнийг ажиж чигших үед цэргийнхэн хэдийн устгацсан байсан ч засгийн газар нурсны дараа цэргийнхэн мангасуудыг эсэргүүцэн хамгийн том хүчин болсон гэцүү яриаг тэр сонсч байжээ. Тэд тухайн үед байгууллагын гайснууд байсан бөгөөд тэдний дунд голцсон болон ажилладаг тусгай байжтааны анги байв. Тэд тусгай бэлтгэл хийсэн бөгөөд байгууллагын хурд гайхамшиг байсан болжээ. Тэр хүний хичээс зүтгэхийн ачаар тэд эцэст нь супермаркет орж хэрэгцээ зүйлсээ авах боломжтой болов. Шүндээ түүний ээж бас гэр лүгээ харихыг санал болгосон ч чин минароо энэ санааг шууд ницааж хэрэг гэр лүгээ явбал өөр зүйл тохиолдож магадгүй гэж хэлв. Тиймээс тэд үргэлжлүүлэн урагшлах хэрэгтэй. Тэдний багт эцэст нь найдвартай хүн гарч ирсэн болжээ. Гэвч одоо Ачааны залууг яаж өөрийн талд оруулахаа бодох хэрэгтэй болов. Магадгүй тэр хурамд цэргийн тушаал илгээх, эсвэл хотыг сүрдүүлж татаад мэдээлэл авах, эсвэл зүгээр тэр хүнээс зурж өөрсдийгөө хамгаалах боломжтой. Тэр хүнийг хувийн ашиг сонирхолтой ашиглах тухай бодол төдийхөн хүүхдийг амархан инээмсэглүүлнэ. Юу хийшээ бодож байтал нөгөө хүн түүний талхайг илв. Дараа нь тэрээр хатагтай энэнд Ачаантай хамт өөрт нь ойр байхаа хэлээд тэднийг баг зэрэг хамгаалж чадна гэв. Тэр даруй зөвшөөрч түүнд дарамт болохгүй. Хичээнгүлэн дагна гэж амлав. Тэрээр өөрөөс нь хидих зүйл хүлээх хэрэггүй бөгөөд зүгээр тэдэнд тусахыг хүсэж байгаагаа хэлв. Тэрээр өмнө нь бас мангасыг унахад тусалсанд нь талархсан ч тэр хүн үнийг дурсах хэрэггүй гэв. Эцсийн эцэст хэрв Ачаан өмнө нь орилоогүй байсан бол тэр мангасын дайртаас болж гарцаагүй өгөх байсан юм. Дараа нь тэр бяцхан хүүхдэд хандан хүн хэдий чинээ монхог байна. Төдий чинээ ашиг ханжаа хайдаг гэж хэлв. Энэ нь түүний хүүхдийн бодлыг уншиж өмнөх амьчин бодлыг нь мэдсэн шиг сонсогдов. Ачаан гараа зөрүүлэн тэр хүний тусламжийг тайван хүлээн авахар шийдсэн ч чин минорогийн зан чанар нь түүнийг сүрэл түргэн гэдгийг мэдж байв. Тэд эцэст нь анханасаа зорж байсан супермаркетта хүрсэн боловч хаалх нь хаалттай байлаа. Өнөөдөр тэдний амралтын өдөр бололтой. Зар сурталчилгаан дээр супермаркет нээлттэй байна гэсэн боловч тэр газар иж хаалттай байв. Ачаан хотыг гаргууд хакер гэдгийг мэдэх тул тэр супермаркетыг зайнаас хаасан байх магадaltaй гэж бодно. Гинт хаалга нэгдэт жолооч тэдэнд өөрийн найз нь хаа нэгтэйгээс хаалгыг зайнаас нээж өгснийг тайлбарлав. Ингэж хэлэхдээ тэрээр инээмсэглэн утсаа харуулж дараа нь найзад нь талархаа мартаж болохгүй саналв. Энэ нь Ачаанд сэжигтэй санагдсан тул тэрээр ээжийнхээ цонхноос утсыг нь нууцаар харахад ярин шалгав. Тэрээр зурсуудыг нээж хот саяхан тэдний машиныг хяналтын камераар хараад хаалгыг нээж өгсөн тухай зурагс илгээснийг олж харав. Энэ нь жолооч хотыг гарцаагүй мэддэг гэдгийг батж байна. Хот болон жолооч хоёулаа түүний хувьд маш сэжигтэй хүмүүс тул энэ нь байдлыг илүү эдрээтэй болгов. Тэд эцэст нь супермаркет руу орсон бөгөөд Ачаан зарсан газартаа хүрсэн тул одоо зүгээр ядаж байв. Супермаркет нь асар том бөгөөд агуулхад нь маш их бараа материал байлаа. Түүнчлэн тухайн бүсэд камер байхгүй тул хүүхэд өөрийн чадвараа ашиглахдаа илэрхий сайх хэрэггүй бололтой. Тэгтэл өвгөн зэсгийн тавиар авчирсныг тэр анзаарав. Тусгай байжтааны ангийн цэрэг байсан хүнээс ийм зүйл хүлээх нь зүүн хэрэг боловч тэдний супермаркет дотор ортол тэдний чивлүүлжсэн хүн гинт алга болчихжээ. Супермаркетэд ямар ч ажилтан байхгүй шиг санагдсан тул тэд хоцтон авалт хийх эсвэл тооцоо хийх боломжгүй байв. Тэд агуулхад юу хийхээ шийдэж ядан байдал барьлахын өөр нэг хэсгээс салгуу таших чимээ сонсогдов. Тэд урагшаа харч өмнөх залуу залтай инээмсэглэн эргэн тойрондоо харьцагуудыг тогшиж байлаа. Тэгээд тэр дэлгүүрт байгаа бүх зүйлийг түүний байгууллага хэдийн хоцтож асан гэж мэдэгдэв. Гэхийн хамгийн их хайж исэн мөч эцэст нь биелээ оллоо. Түүний урд загсч буй хүн бол байгууллагын гишүүнээс өөр хинч биш байв. Гэхийн нохоо хүртэл түүнд дөргөцөн улааран хоцож хэвшив. Жолооч эцэст нь жихэн төрхөө харуулж супермаркет руу нэвтрэхийн тулд тэднийг зүгээр ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрөв. Одоо тэднээс хэрэгцээгээ хангасан тул хэрэггүй хог шиг хаях цаг болжээ. Түүний сасуран ярьж байх хооронд тэр хүний гар дээрх шивэсийг шууд олж харсан бөгөөд энэ нь түүнийг байгууллагын гэдгийг ижлэх тодорхой тэмдэг байв. Нүдэндээ занж хэрж тээсэн тэр хүн занж хийсэн өнгөөр супермаркет одоо зүүн лотоос нэгэмжих болсон гэж мэдэгдэв. Түүний занж хийсэн ялангуяа цэргийн өвгөнлөө чирсэн байлаа. Тэрээр халааснасаа зэвсэн гаргаж ирэхдээ тэдний хөдөлгөхгүй байхыг анхааруулв. Нийгэмлэгийн нэркгийн анхаарчийг шууд татав. Байгууллагын энэ салбар отгонч энгийн биш гэдгийг тэр ухаарав. Тэд бол ангуучлах төслийг хэрэгжүүлж өөртөө төчөө бүлэг юм. Энэ бүлэг гомшиг
ирэхээс өмнө ч гэмт хэрэгээ хэдийн түгэж ихсэн дайжээ. Кэдэрч буй гамшиг мэдэрсэн учраас нөөц цөвлөж байгаа нь энэ бизээ. Жолоочийн ихэрхүү өнгөнөөс мэдэрсэн тэрхүү муу совин яхад эснийг хөө одоо шалгав. Гэвч энэ хүн хинч байсан бицхэн түүнийг буулгаж авахд бэлэн байлаа. Энэ хооронд линэн болон өвгөн нар нөхцөл байдлын нацтай хордон ухаарч тэдний хүрээсэн гар хүч болох стиг анзаарав. Гэвч өвгөн бэлтгэлтэй байсан тул шууд хурд шүүрэн авч генератор руу шидэв. Хүйц хүчтэй тасаж хизээ мөдгөө дэлбэрч болцсогүй механизмд зогтоход дэлбэрч үүсэж болцсохгүй. Чимээ тухайн хавьд цуурайтаж эхлэв. Гэсэн ч жолооч 50 загсаар байсныг өвгөн анзааршгүй өнгөрсөнгөө. Зэвсэгт байгууллагын гишүүд болон цэргийн ахмадын хооронд өрнөх аюултай толгойд өвгөн амьд гарч чадах болов. Кей доторх нойрсож буй хүч сэрэх мөч улам ойртлоо. Дараагийн хэсэгт хамгийн шийдвэрлэх хүмүүжин. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзэхийг хүсвэл дэлгэцэн дэвтгүүрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин дараа гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж сувоглоо мань заавал бүртгүүлээрэй.